Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүг хамтдаа бүтээн өрөөндөө ашуус зөвлөж байна подкастыг маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа тусал цус дүүрэн амьдрал өрөөндөө явагдаж байгаа цус цуглуулах аяны талаар ярихаар бие анаахын сургуулийн анатомийн техникийн багш дэд профессор Уран Чимэг багш маань хүрэлцээрээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багштай баярлалаа. Тэгэхээр энэхүү аян ямар учиртай аян та энэ аяны талаар тавтай танилцуулаач. За баярлалаа. За бүгдээрэнд миний өдрийн мэндийг төвшүүлье. За тусал цус дүүрэн амьдрал гэдэг энэ аян маань манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль болон цус судлалын үндэсний төв хамтран зохион байгуулах гэж байна. За ер нь бол дэлхий дээр 3 минут тутамд цусны хэрэгцээ гарч идэг юм байна. За тэгээд аливаа улс үндэстэн бол өөрийнхөө аюулгүй байдал, за тэгээд хүртээмжтэй, аюулгүй тийм цусны нөөцтэй байх шаардлагатай байдаг юм байна. Тэрийгээ бол одоо гэмтэл осол, мис засал, их барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, за хавдар, эргэтэн шилжүүлэн суулгах гэх мэтлэн ийм үйл ажиллагаанд зарцуулж яадаг. Тэрнээс гадна одоо ямар нэгэн байгалийн гам шиг болоход бэлэн байдалтай юм цусны нөөц сантай байдаг юм байна. Тэгээд тухайн хүн амын одоо 1-3% нь тусаа байнга ингээ хандуулж байгаа юм бол тэрэнд нөөц ингээ байнга доктортой үйл ажиллагаатай байдаг юм байна. За нэгдүгээр тэр цусны нөөц санг бүрдүүлэх зорилготой. За дараагийнх нь болохоор сүүлийн 2 жил бид нар бол нэг ковидын халдвар цар тахал дэгцэнтэй холбоотой цусны нөөцийн санг бүрдүүлэх үйл ажиллагаа нэг 15-аас 20% буурсан байна. Тэрнийхээ эсрэгээр бол цусны хэрэгцээ бол нэмэгдсэн. Тэр нэг 20-30% нэмэгдсэн байна гэж байгаа. За тэгээд тэрнээс гадна бол энэ ковидын хүндрэлийн эмчилгээнд бас цусны нөөц цусны хэрэгцээ ихтэй болсон байдаг юм. Гэх мэтлэнгээр ийм шаардлагаар бол бид нар Монгол улсын цусны нөөцийг бүрдүүлэх, тэрийг доктортой үйл ажиллагааг хангахад бол цус зайлшгүй шаардлагатай байна. Энэ хэрэгцээ шаардлагыг манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн оюутнууд мэдэрч, за энэ үйл ажиллагаанд нэгдэж улс их орныхоо төлөө, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ингээд хүнлэг энерги сэтгэлээр тусаа хандуулъя гэж одоо уриалж төрүүлж манлайлж оролцох гэж байгаа. За манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн онцлог бол энэ жил 2021-с 2022 онд оюутан хөгжил хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэр хөгжил хөтөлбөр маань үндсэндээ нэг 4 үндсэн чиглэлээр явж байгаа. Тэрний нэг хөтөлбөрийн дэд хэсэг нь бол их оронч оюутан. Тэр үйл ажиллагааны хүрээнд бид нар бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн бүх бүрэлдэхүүн сургууль, бие анагаах нийгмийн эрүүл мэндийн сургууль, эм зүй, сувилгын, анагаахын сургууль, уламжлалт анагаахын сургууль, шүтний сургууль гэх бүх сургуулиуд. Тэрнээс гадна дорногой, говьалтай, дархны салбар сургуулиуд ингээд бүгдээрээ нэгдэж энэ тусал цус дүүрэн амьдралд хамтарч цусаа хандуулна. За энэ тусал цус дүүрэн амьдрал гэдэг энэ аян маань ганцхан анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн оюутан багш нарыг хамраа зогсохгүй төрийн эмчийн 6 бусад 5 сургуулийг уриалан тэдний оюутнуудыг уриалж тэгээд цусны нөөц бүрдүүлэхэд хамтран оролцъё гэсэн юм уриалгаар одоо энэ жилийн хугацаанд үргэлжлэх, хичээлийн жилийн хугацаанд үргэлжлэх юм аян байна. Аян маань хэдийн хугацаанд үргэлжлэх вэ? Бас өдөрт хэдэн хүнээс цус авна гэж ер нь төлөвлөлт тооцоолж байгаа юм. За бид нар бол энэ аяныг хичээлийн жилдээ үргэлжлүүлж явагдах юм. Манай сургууль дээр бол одоо энэ 11 сард эхний ээлжийн аян явагдана. Энэ аян маань 11 сарын 1-ээс 11 сарын 12-ны хооронд за түрүүчийн хэлснээр бүх бүрэлдэхүүн сургууль, салбар сургуулиуд дээр явагдана. За тэрний дараа 5 сард манайх дараагийн 2 дахь аяныг ашуус дээр зохион байгуулах юм байна. За тэрнээс гадна манай сургууль энэ дараа Монгол улсын их сургууль, за тэгээд шинжилгээ ухааны технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, соёл урлагийн их сургууль гэдэг энэ сургуулиуд маань цус судлал сэлбэлт судлалын үндэсний төвийн сар болгонд явагдаж байдаг тэр цусаа бэлгэлэх өдөр гэдэг аян одоо үйл ажиллагаа 10 сар болгоны 3-нд эхэлдэг юм байна. Тэр үйл ажиллагаатай давхцаад тэр сургуулиуд маань сар болгоны 80-нд нэгдээд цусаа хандуулаад явах юм. Тэгээд одоо үндсэндээ бол хичээлийн жилийн
хугацаанд үргэлжлэн гэсэн үг. Тэгэхээр хөшөө одоо ингээд донор хүн гэдэг нь одоо бас ямар хүн байх вэ? Цус өгөхдөө тийм үндсэн шаардлага гэж байна уу? За ер нь бол 45 кг-аас дээш жинтэй. За тэгээд нэг 17 нас хүрсэн. За дээдлийн нас нь бол нэг 60 насны хооронд. За эрүүл хүн бол донор болох боломжтой байдаг юм байна. Тэгээл цусаа өгвөл эхний удаа цусаа өгвөл эхлэнгүүт тэр хүнийг бол шин донор гэж үздэг. Тэгээд цаашдаа тогтмол жилдээ 2 удаа цусаа өгөөд явах юм бол ингээ байнгын донор гэж явд юм байна. Жилдээ нэг 35-аас ер нь бол 35-аас дээш удаа цусаа өгсөн хүнийг бол хүндэт донор гэж өргөмжилдэг. Тэгээл тэрнээс цаашаа алтан мөнгөн гэд юм донорууд хүндэтгэл талархлын одоо тийм цолтой болдго юм байна. За жил болгон манай сургуулийн оюутнууд цусаа хандвалдаг. Энэ удаагийн аян маань юугаараа ялгаатай вэ? Онцлогтой вэ? За ер нь бол манай сургууль дээр анх одоо цус хандвалах үйл ажиллагаа хамгийн анх одоо Вандиш Ичорлоо гэж багш бол Монгол улсад анх хүнд цусаа сэлбэж тэр цус сэлбэх хэмжлэгээ гэдгийг хэлсэн гэж байгаа. За тэгээд ер нь ангийнхаа оюутнууд бол жил болгон цусаа хандвалж идэг. Энэ бол тогтмол үйл ажиллагаа болж явагддаг. Тэгвэл жилдээ бол 1 юм уу 2 өдрийн үйл ажиллагаа зохион байгуулагдаад тэгээд явцдаг. Энэ жилийн онцлог болохоор бид нар харцсангуу одоо нэгэнт аян гэж явж байгаа. Хуучин бол өдрлөг гэж зохион байгуулж идэг. Одоо энэ жил бид нар аяны хүрээнд ажлын 5 өдөр буюу 7 хоногийн хугацаанд за тэгээд хот хөдөөгийн бүх сургуулиуд өөрөлдвөл хотын бүрэлдэхүүн 7 сургууль, өдөө орон нутгийн Дархан, Дорногов, Говьалтан салбар сургуулиуд бүгдээрээ одоо энэ 11 сарын 1-ээс эхлээд цусаа хандвалах үйл ажиллагаанд зэрэг оролцоод явна. За тэрнээс гадна энэ үйл ажиллагаа маань бүтэн жилийн турш ингээд үргэлжилж явна гэж байгаа шүү дээ, тий. Тэгээд цус судлалын үндэсний төвийн тэр цусаа бэлгэлэх өдөр гэдэгтэй хамтарч зохион байгуулагдаж явна. За яг хөдөө орон нутгийн хүчин чадлаас өөрөлдвөл тэр орон нутгийнхан цус сэлбэл судлалын төвийн хүчин чадлаас хамаарат манай Дорногов Говьалтан аймгийн багш оюутнууд бол цусаа хандвалаад эхэлсэн. Сая 10 сарын 4-өөс эхлээд цус хандвалаад нийтдээ нэг 255 хүн оюутан багш нар цусаа хандвалсан 90 орчим литр цус нөөцөд оруулсан байгаа. Ийм явж байгаа. Цусаа өгөхөөр ингээд шийдвэл хэрэв манай оюутан залуу цусаа өгөхөөр шийдвэл очихдоо бид юуг анхаарах вэ? Анхаарах зарчмууд нь. За, ер нь бол ингэдэм юм байна. Цусаа өгөх гэж байгаа хүн маань урд өдөр нь нэг 2-3 хоногийн өмнө ер нь бэлтгэлтэй байх хэвээр. За нэг урд өдөр нь бол сайхан унтаж амарсан байх хэвээр. Шингэн юм сайн уух хэвээр. За тэгээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэвээр. За тэгээд өнгөтэй ундаа жуус. Тийм уухгүй. За нэг 3 хоногийн дотор ямар нэгэн архины төрлийн алкогольны төрлийн юм хэрэглэхгүй байх хэвээр гэж байгаа. За тэгээ хэрэгцээ тэр хүн яг донор болохоор бол нэг тийм туйлын одоо яг зайлшгүй одоо цус өгөхгүй байх шалтгаан гэж байна. Тэр нь бол гепатит B, C вирусын халдвар авсан. За тэгээд сүрье, тэмбүү, бэлгийн замын халдварт өвчнөр өвдсөн. За тэгээд байнгын одоо эмчийн хяналтанд байдаг архаг хууч өвчтэй. Эсвэл бол тийм эрсдэлт зан үйлтэй. Сурвалах бодис сэргэлдэг ч гэх юм уу тийм эрсдэлт зан үйлтэй хүмүүс бол огт цусаа өгж болохгүй. Тэрнээс бусад шалтгаанаар бол одоо яг тухайн үедээ цусаа өгөхдөө нэг татгалзах шалтгаанууд байна. Тэр нь бол тэр хүн нэг юу вэ? Антибиотик эмчилгээ хийлгэж явах юм уу? Эсвэл бол сүүлийн 6 сард мэс ажилбар хийлгэсэн, мэс засалд орсон, гэмтэл осол авч исэн. За тэгээд 1 сарын дотор шүдний ямар нэг эмчилгээ хийлгсэн. За тухайн үедээ эмэгтэйчүүд байх юм бол охтууд байх юм бол сарын тэмдэг ирсэн, хөхүүл, жирэмсэн, сарын тэмдэг ирснээс хойш 3 хоногийн дотор. За тэгээд одоо тухайн хүний даралт хэтэрхий ихсэн юм уу, багассан ингэ хэлбэлзэлтэй. Би жоохон ив үүсээд нэг тийм тавгүй байх юм бол тухайн үедээ бол цусаа өгөхөөс татгалзаж болно гэж. Ер нь бол энэ цусаа хандуулах үйл ажиллагаа бол цэвэр сайн дурын үндсэн дээр явагдана. Ер нь цусаа донор болдог, цусны донор болдог нэг 3 хэлбэр байдаг гинэ. Нэгдүгээрт нь бол сайн дурын буюу авлаггүй донор. Дэлхийд дээр нэг 193 орон дандаа цусаа авлаггүй хэлбэрээр
цусныхаас нөөцийг бүрдүүлж идэг. Манай улс бол 2016 оноос хойш энэ авлаггүй донор гэдэгт бүрэн шилжсэн юм байна. За тэрнээс гадна авлагтай буюу төлбөртэй тусаа хандуулж болдог нэг тийм хувилбар байна. Эсвэл зөвхөн өөрийнхөө төрөл төрөсдөд л өгнө гэсэн ийм 3 янзын донорын цусны донорын хэлбэр байдаг юм байна. За бид нар манай монгол хүмүүс бол өөрснөө ер нь бол нэг тийм төрөлхийн чанар байдаг шүү дээ. Хин нэгэн өвдөж зовсон хүнтэй чин сэтгэлээсээ тусалсан ч гэдэг юм уу те ядарсан хүнд одоо заавалжгүй туслах ёстой гэдэг. За тэр дундаа манай ангайхын оюутнууд бол өөрснөө яг мэрэгжлийнх нь онцлогч байдаг юм уу? Тэр мэрэгжлийг өсөж сонирхож орж ирсэн болохоор илүү тэр цусны нөөц одоо юу гэдгийг цусаа бэлэглэх гэдгийг илүү ойрхон хүлээж авч яадаг. За тэгээд тэр утгаараа бол ангайхын оюутнууд бол цусаа өгөх дуртай гэдэг юм одоо сонирхолтой байдаг. Тэгээд тэр нь өөрт нь бол нэгдүгээрт өөрийнх нь хувьд бахархалтай үйл явдал нэг хүнд цусаа өгөх юм бол 3 хүний амиа урна гэж ярьдаг штеп. Тэгэхээр тэр утгаараа бол нэгдүгээр тэдний хувьд бол их бахархалтай үйл явдал. Хоёрдугаарт мэрэгжлийн одоо ёс зүйн хувьд төлөвшөж байгаа хүмүүсийн хувьд энэ бол цусаа өгнө гэдэг одоо нэр төрийн хэрэг байдаг. Учираас ангайхын оюутнууд бол цусаа хандуулахтай дуртай байдаг, идэвхтэй оролцдог ийм онцлогтой. Тэгэхээр агш одоо ингээд COVID-19-ийн цар тахал ингээд тоо толгой их нэмэгдэж байгаа энэ үед тоо толгой гэж ярихгүй тий. Халдварын тоо. За тэгэхээр агш COVID-19-ийн халдвар одоо ихсэж байгаа энэ үед COVID-19-ийн халдвар авсан ч юм эсвэл вакцинжуулалтанд хамрагдсан тохиолдолд бид нэр тусаа өгч болох уу? За ингэж яг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ковидын үед цусаа өгж болно болохгүй гэсэн яг тийм зөвлөмж бол гараагүй. Ягаад гэвэл ковидын халдвар цусаар дамжиж халдж байна гэсэн. Тийм тохиолдол бүртгэгдээгүй. За тэгээд хэрвээ вакцин хийлгэсэн байх юм бол вакцины дараа хөнгөн болон дунд зэргийн хариу урвал илэрсэн бол нэг вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа цусаа өгж болно. Хүнд хариу урвал илэрсэн байх юм бол 28 хоногийн дараа цусаа өгж болно гэж. Хэрвээ халдвар авсан байх юм бол бүрэн идэгснээс хойш халдвар аваад дэмжлэгдээд 28 хоноод тэгээд бүрэн идэгснээс хойш 28 хоногийн дараа бол яг нь цусаа өгж болно гэсэн ийм зөвлөмжтэй байгаа. За. Тэгвэл хөш яг энэ асуулттай холбоотойгоор манай сургуулийн оюутнуудын одоо вакцинжуулалтын хамрагдсан байдал нь хэр үед юм бол? За манайхан сая энэ юутай холбоотой тусал цус дүүрэн амьдрал аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой оюутнуудаасаа санал асуулга явсан бүх сургуулиудын оюутнуудаас. Тэгээд тэн дээр бол ойролцоогоор 1300 оюутан хариулсан байгаа. Тэдний дүнгээс ингээ харах юм бол манай оюутнууд бол нэг 88% бүрэн вакцинд хамрагдсан байгаа. За 2 дугаар тун хийлгэсэн нь болохоор 88% байгаа. 3 дугаар тун хийлгэсэн оюутнууд бол 11%. За огт вакцин хийлгээгүй бас цөөн тооны юм байна. 0.8% вакцин хийлгээгүй гэж байгаа. За халдвар авсан тохиолдол бол нэг 33 орчим хувь халдвар авсан байна. За үлдсэн 67% нь бол халдвар аваагүй байгаа гэж байгаа. За тэр 33-аас 2.2% нь бол нэлээд хүнд өвдсөн. Тэгэхээр бид нар бол энэ юуны үед цус хандуулах, цус цуглуулах үйл ажиллагааны хувьд бол бидний төлөвлөсөн ёсоор оюутнууд бол хангалттай цусаа өгөх боломжтой юм байна гэж харж байгаа. За одоо тэгээд ингээд хэдэн минут болж байгаа л. За тэгээд эсвэл донорын аянд нэг төгсөлтэй. За тэгээд энэ ингэж ер нь бол манай тэр санал асуулга дээр бас нэг ийм асуулт асуусан л да. Та ер нь сайн дураараа донор болох хүсэлтэй юу, цусаа хандуулах сонирхолтой байна уу гэсэн нэг тийм асуулт явсан. За тэрэн дээр бол 80% нь бол би донорын аянд нэг төгсөлтэй байна гэж байгаа. За тэгээд тэрнээс 50% нь бол бид нэр цаашид бол донор болно гэсэн ийм хариулт өгсөн байсан. За тэгээд одоо бид нар нэг 10 хоногт өдөртөө нэг 250-аас 300 хүн цусаа хандуулах боломжтой гэж тооцвол бид нар нэг
3,000-аас 4,000 орчим хүн бол цусаа авах боломжтой юм байна. Салбар сургуулиуд, бүрэлдэхүүн сургуулиуд нийлээд тэгээ багш оюутнууд нийлээд тийм оюутнууд хүмүүс цусаа авах боломжтой. Тэрнээс бид нар бол нийт энэ аяны төгсгөлд бид нар нэг 1000-аас 1400 литр орчим цус цуглуулах боломжтой юм байна гэж тооцоолж байгаа юм. За тэгэхээр оюутан залуус та бүхнийхээ тусал цус дүүрэн амьдрал энэ уран дээр явагдаж байгаа цус цуглуулах болон нөөцлөхийн аянд идэвхтэй оролцож үе тэнгийнхнийгээ түүчээлэн өрх бүр тэгш жаргал дүүрэн амьдрал бэлгэлээсэ гэж уриалж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараа энд хүрээд багшаа өндөрлөе. Тэгэхээр подкастынхаа төгсгөлд хоёлаа подкастынхаа урайг хэлээд хамтдаа дуусгая. Эрүүл ирээдүг хамтдаа бүтээе.